чудаа бошоо юм. За бай бай. Бай бай. Бай бай. За. Мөхсөнаа долларч юм аа яасан бэ? Мөнгөөр авнаа. За, той хүүхдүүдээ хайчих нь вэ? Юм аваад аваад. За, бэтэрэ өнөөдөр чи битүүрнэдтэй. Мэдэж байгаа аваа битүүр та хүлээгээд байж бай. Одоо битүүрхгүй аваа цаг нь болоогүй байна шүү дээ. Хандаа чи адраа өмсөхгүй юм. Яах юм бэ? Битүүр яах. Кого сахах юм. Би ер нь ийм бэртэй болно гэж зүудсэн ч шүү хөө. Үгүй тэгээд бас элчингээ ихэд байгаа шүү дээ. Элчингээ ах. Ийм бэртэй хоттой болсон юм чинь. Чивтэр ч гэсэн нэг Англи, Франц, Америк гэж өстө явж өгөндөө. Явж өгнө аах. Монголд байхгүй аах. Ака. Яа. Яасан бэ амраа? Хонгор нь явчихад ирээ заяа. Окей. Чээж авах юм яасан бэ гэсэн бүгдийг чинь хамгаалчихсан байна. Ой, ата. Хай чи юу хочдээ. Битүүрээтэйгээ биш ч хай. Өөм та яасан гизүүндээ. Ба юм идэрвэл. Битүүрия ой. Битүүрэндээ битүүр ой. Хоёулаа бичүүлэх үү? Өө тэр битүүлэн гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Яа, зүрх гэдэг чи одоо битүүлхий гэж хэлж яахгүй юу? Тийм үү? Үгүй аавч хоёр болохоор цаг нь болоогүй гэдэг? Цаад гэж чинь өөртөө ажлаа амжуулаагүй болоод тэгэж байгаа юм. Үгүй тэгээд энэ битүүлчээр тийм хэцүү шүү. Юу нэцүү байх вэ чинь? Гэхдээ гэтрүүлчүүл бас жоохон хэцүү шүү. Хоёр манай хөгчүүд тэгж ярьдаг байсан да. Жилд ганц тохиолдоход энэ өдөр сайн битүүлж явахгүй бол тэр жилдээ олон жил муу ордог гэж байгаа юм да. Юу таныг битүүлчихээр аавч хоёр загнахгүй бас? Юу гэж загнадий? Тэрээр шаун би юм чинь. Тэгвэл би таныг битүүлчихээ өмнөх ажлыг Зүгээр би чиний тань битүүлээд ирээ заяа. Би чиний тань битүүлээд ирээ заяа. Ирэх. Нөгөө цагаан сараар мөрөөр явдаг штеп. Мөрөөр явдаг. Юу мөрийн үздэг газар аа. Тийш очи мөрөөр явдаг газар байгаа юм даа. Энд очиж байгаа. Мөрөөр явдаг гэдэг. Хөөе хөөе. Амида зүгч гэдэг. Боо тийм ээ, тийм л өчтэй ингэ. Чи юу гадаад мадад татаас ирсэн үү? Тийм ахын чам шууд хараад мэд. Ерөөсөө шууд тэндээс ирж явах чинь гадны өнөр мэдэрсэн юм байхгүй юу? Ахын өчөдгүй шүү чам. Мөр зүрэж гараад. Хаа. Чи татаа үеийн үзмэл бадамж унаа баяр мөгнө гэж бид соссоо. Би сайхан гадаадаас ирсэн сайн мэдэхгүй л байна. Чи яхтай 5000 тас шаханд гойш дулаан газар бичээд үзээ. 5000. Тий. Тэгэл дээ. Адгууд иш ойд дулаан газар уу та.
Манай нэгтлэн сар бүр уцсныхаа тооцоог хараад ингэдэг байлаа. Эднээс хинэн ингэж их ярьдаг байна. Суурин холбооны дараагийн үе урьдчилан төлбөрт үйлчилгээнд шилжснээр төлбөрөөнх хартаар ярих, дансаа хувааж эзэмших боломжтой боллоо. Монголын цахилгаан холбоо компани. Харин одоо манай нэгтлэн уцсныхаа тооцоог үзээд дандаа инээдэг болсон юм да. Гэр бүлийн гишүүд өөр өөрийн кодтай байж болох нэ. Яг зөв. Сар шиндээ сайхан шинжээрээ